Монгол улсад хятад хэлний сургалтыг анхлан нэвтрүүлсэн хишиг сургууль байгуулагдсны 25 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд тус сургуулиас санаачлан анх удаа хятад хэлний сургалт соёл, сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Хурлын гол зорилго нь хятад хэл заах хөтөлбөрийн шинжилэл, сургалтын арга зүйг сайжруулахад оршиж байна. Хишиг сургууль нь хятад хэлийг монгол хүүхдэд заах хөтөлбөр арга зүйг боловсруулан сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд боловсролын тэргүүлэгч сургууль болон хөгжижээ. Хишиг сургууль маань 2000 онд байгуулагдсан. Монгол оронд хятад хэлний сургалттай анхны сургуулиудын нэг. Бөгөөд одоо монгол хүүхдэд хятад хэлийг заан сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаараа онцлог даваа талтай. Одоо манай сургуульд 5 докторант, 2 доктор ажиллаж байна. Өнөөдрийн манай хурлаар бол хятад хэл, хятадын соёл, хятад хэлний сургалт, хятадын түүх гэх мэт өргөн хүрээний асуудлуудыг одоо хэлэлцэж байна. Энэ бол цаашдын одоо хятад судлалд чухал ач холбогдолтой нэгдэг. Хоёрдугаарт нь бас хятад хэлний сургалтанд маш чухал ач холбогдолтой. Ягаад гэх юм бол зөвхөн хэл сурна гэдэг бол зөвхөн хэлний асуудал биш. Хэлний цаана түүх, соёл тэгээд одоо олон талыг судлах юм шаардлагууд гардаг. Тийм учраас энэ хурлын ач холбогдлыг бол би маш чухал ач холбогдолтой юм хурал болж байна гэж хэлэх байна. Уг арга хэмжээнд бүгд найрамдах хятад ард улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөл, мөн бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагын төлөөлөл оролцлоо. За хятад Монгол хоёр орны боловсролын солилцооны үр дүн маш их хөгжиж байна. Хишиг сургуулийн зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний баг хурал нь хятад хэлийг сурчлан түгээхэд ихээхэн ач холбогдолтой. Хятад хэл сурах хүүхдүүд улам олон болж хоёр орны хөгжлийн гүүр болж хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлэхийг хүсэж байна. Тус сургуулийн сурагчид дотоод болон гадаадын хятад хэлний олимпиад, уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлж 54 удаа шилдэг сургуулаар шалгарч байжээ.